За сайн байцгаана уу манайхаа өглөөний мэндэ. За бичлэг хийхдээ PowerPoint-ийнхоо одоо хичээлийг одоо тайлбарлахдаа заахдаа тийм ээ хажуу талдаа дүрсээ оруулаад бичих программыг танилцуулъя гэж бодлоо. Та бүхэндээ маш их хэрэгтэй зүйл байхаа гэж бодоод. За эхлээд ямар ч байсан програмаа татаж авнаа. Тэхийн тулд би Google дээр програмынхаа нэрийг бичнэ. Ice Cream Screen Record гэдэг. За програмынхаа маань нэр шүү. За би болохоор шууд copy paste хийчлээ. За Ice Cream Screen Record сайн хараад аваарай. За ингэж бичээд enter дарна. За download Ice Cream Screen. За энийг сонголоо. За програм маань ийм логотой гарч ирж шүү. За окей. За би суулгацсан учраас энд ингэж гарч иж байгаа шүү. За фон. За инсталла суулгах уу, уншуулах уу гэж yes. За эндээс хэлээ сонгоно. За эндээс англи хэл, монгол хэл та нар өөрсдөө мэдээ сонгорой. За би монгол хэлээр авчий. За энийг зөвшөөрч гинөө гэд энэ хоёр ингээд дээдл хийхээ сонголтыг хийн. За ингээд цааш үргэлжлүүлэх гээд програмаа next хийгээд үргэлжлүүлээд цааш үргэлжлүүлээд програмаа суулгаад авчихнаа. За суулгасны дараа юу хийх вэ гэж. Суулгасны дараа юу хийх вэ? За одоо дэлгэцэн дээр маань энэ харагдах хэрэгтэй байгаа. За шууд одоо дэлгэцэн дээрээ сонгосон дэлгэцэн дээр чинь харагдана. За сонгоогүй тохиолдолд энэ start руу орно. Start руу орлоо. За нөгөө Ice Cream Screen Record гэсэн одоо юу маань програм маань байхгүй байгаа. Энд харагдахгүй байгаа. За тэгэхээр энэ дээр search хэсэг дээрээ бичиж өгнө. Ice Cream гэж. За энд суучихсан байна тийм ээ. За одоо дэлгэцэн дээрээ буюу start гэсэн дотор авчрахын тулд маусныхаа баруун талыг таараад pin to star гэд. За энийг дарчих. За ингээд дарахаар энд ороод ирсэн байгааз. За. Одоо ингээд арай хэлбэр хэрэглэхэд хялбар болчихж байгаа тийм шууд start руу хаан суулгацсан бол гээд хайх шаардлагагүй гэсэн үг. За одоо програм дээр хоёр товшоод орно. Хоёр товшоод орохоор энэ хэсэг ийм талбар гарч ирнэ. За энэ ногоон талбар та нарт гарч ирэхгүй шүү. Энэ яагаад гэхээр би энэ бичлэг хийгээд оруулсан учраас ийм ногоон юм гарч ирж байна. За capture your video гэдэг. Энэ дээр дарахаар энэ гарч ирнэ. За би болохоор full screen гэдгийг нь сонгосон байгаа. Яагаад тэгэхээр дэлгэцээ бүтнээр нь харъя гэдэг. За энэ болохоор дэлгэцээ хэсэгчилж харна. Энэ болохоор маус явж байгаа ойр орчмын хэсгийг харна гэсэн үг. Одоо харуулнаа, камераар харуулнаа гэсэн. За тэгээд бичлэгээ хийн. Шууд рекорд хийхээр энэний оронд рекорд гэж гарч ирд юм аа. Одоо бичлэг явж байгаа учраас ингэж харагдаж байгаа. Рекорд гэд хийхээр за яг энэ бол ийм жижигхэн зэс үүснэ. За тэгээд эрэнгүүд яах вэ гэхээр камера яаж өгөх вэ? Энэ байгаа маа камер маань. За одоо би камера өгсөн байгаа тий. Одоо тэгвэл энэ дээр дарах юм бол камер маань автчих. За камера өгөөгүй үед ингэж харагдах нь шүү манайхаа. За одоо ингэж дарлаа. Камер маань ороод ир. Ингээд л болоо. За тэгээ камера та дэлгэцнийх аль хэсэгт байрлуулах вэ? Энэ бол таны дураа. За энийгээ бол би ишээ доошо тавьчих тийм ээ. За тэгээ бичлэг хийсний дараагаар яах вэ гэхээр бичлэгээ ингээд тастаж олно. За эндээс бичлэг маань ингээд ороод ирнэ. Энэ edit рүү орохоор шүү заяа. Edit рүү орохоор бичлэг маань ингээд гараад шууд ийм хэлбэртэй гараад. За тэгвэл бичлэгээ эхний хэсэг жоохон хэрэггүй юм байна гэж үзэх юм бол эхний боёо төсөл хэсэг ингээд хэрэггүй мэл ингээд тэдэн минут хүртэл гээд ингээд тастаад авчиж болноо. За тэгээ бичлэгээ дуусны дараа тэгээд энэ дээр дарахаар одоо яг аль хэсэгт чиний бичлэг одоо хадгалагдсан бэ гэдгийг энэ дээр замын заагаад өгж байгаа. За C дотор user хэрлэнт дотор desktop дээр миний бичлэг хадгалагдсан байна. Би энэ маш олон бичлэг хийж хадгалсан учраас энэ дээр ингээд харагдаж байгаа хадгалсан бичлэгүүд. За ингээд л одоо бичлэгээ хийгээд яваад байна да. За тэгээ бичлэгээ хийхээр чинь яаж хадгалах вэ гэж асууж магадгүй. Энэ маань өөрөө автоматар хадгалцдаг байгаа. Шууд стоп дарахаар бичлэг